намайг баяр шногтой хөрсгөдөг дотоодын зэргийн 805 дугаар ангийн 2 дугаар салбарт хамгаалалтын ажилтан дэд ахлагч инженер тавилагдсан. Хугацаа зэргийн албанаасаа дотоодын зэргийн байгууллагатаа үлдэхээр шийдэж тэгээд сургалтандаа суугаад одоо ингээд ажлын байран дээрээ тавьж байна. 2022 оны 1-р ээлжээр хугацаа зэргийн албанд дотоодын зэргийн 805 дугаар ангид татагтан ирээд эндээс хамгаалалтын ажилтан цагдаа жолооч мэргэжлэр албандаа үлдэх, төрийн албанд үлдэх сонирхолтой залуучуудыг шалгалтанд тэнцсэн. Тэгээд эндээс нь дотоодын зэргийн 805 дугаар ангидаа үлдээд 2023 оны 5 дугаар сарын 1-нд хугацаа зэргийн албанаасаа халагдаад дотоодын зэргийн 805 дугаар ангийн 2 дугаар салбарт байнгын бүрэлдэхүүнд дэд ахлагч цолтой ажилдаа орсон байна. Ер нь цэргийн хүн болно гэж юусоо бодож байгаагүй. Цэргийн зарлан ирсэн, зарлан дууд хуудас авсан, хугацаа зэргийн албаа хаах явцдаа цэргийн амьдралд дурлаж, дасаж цэрэг гэдэг үүнд бол ямар гоё байдгийг мэдэрсэн. Тэрнээс улбаалаад цаашдынхаа ажил амьдралыг цэрэгтэйгээ холбохоор шийдэж энэхүү илэрсэн байгаа. Амраа гэрээ намайг Амар Эсхлийн Гүмх Эрдэнэ гэдэг. Би 2022 оны 1-р ээлжээр дотоодын зэргийн 805 дугаар ангид хугацаа зэргийн албанд татагдж ирсэн. Хугацаа зэргийн алба хааж явах хугацаанд цагдаа дотоодын зэргийн байгууллагын сургалтын нэгдсэн төвд цагдаа жолооч болон хамгаалтын ажилтан мэргэжлэр сурч төгссөн. Одоо дотоодын зэргийн 810 дугаар ангид хамгаалтын ажилтангаар томилогдоод ажиллаж байгаа. Энэ нь миний хувьд бол багын мөрөөдөл байсан. Тэгээ манай ах бас цэргийн хүн. Тэгээд багаасаа хөтлөгдөөд тэгээд дотоодын зэрэг дээрээд ингээд улираад үлдээд өөрийнхөө мөрөөдөлд хүрсэнтэй маш их баяртай байгаа. За ангид зэрэгчийн тушаалаар 6 сарын хугацаанд албанд бодлогжуулах онл гэхээс илүү практикталтай заа сургадаг. Тухайн шинээр төвлөрөх заалан багш дэд ахлагч Гүмх Эрдэнэ хувьд бол албандаа дадлах бүрэн боломжтой сэргэлэн цаваа би бэлтрийн хувьд бол өвдөгч ийм залуу ирсэн. Өөрийн байдлаар албандаа ажиллаж явж байна. Чалгуудлан хэмэл тухайн албан багчийг одоо заав зөвлөхөд яг тулж ажилладаг. Одоо хамгаалдаг, асуул зөвлөлттэй байдаг. Дээрээс нар гэрийн бас судалж наан цаана амьдралыг нарийн ширхэг бас тусал дэмждэг.